2023 оноос хойш татаас өгж байгаа энэ хөтөлбөрүүдийг уншаад өгчий гэж бодлоо. Хүнсний хангамж аюулгүй засгийн газрын 23 оны 63 дугаар тогтоол 47.6 тэрбум, шинэ хоршоо чинээлэг малчин засгийн газрын 24 оны 166 дугаар тогтоол 75.9 тэрбум, цагаан алт засгийн газрын 24 оны 63 дугаар тогтоол 86.9 тэрбум, атар 4 25 оны 47 дугаар тогтоол 60.3 тэрбум, малчин фермерүүдийг дэмжих чиглэсэн урамшуул улсын хурлаас баталсан 13.16 тэрбум. Энэ ноосон дээр арь ширэн дээр 5.4, сүүний урамшуул 12.1, бусад арга хэмжээ 0.5 тэрбум. За гоц халдвар төвчин дээр 55 тэрбум, малчин үзүүлсэн эрүүл мэндийн тусламж гэдэг дээр 2024 онд 36 тэрбум, 2025 онд 26.9 тэрбум, 26 оны 1-ээс 4 За, нэмж хариулах уу? Хөдөөж хасаад 11. За, энэ юу юм аа? За, таны хэлж байгаа саяны төслүүд бол зөв өө. Энэ төслүүд хэрэгжээд ийм мөнгөн дүнтэй дэмжлэг юмнууд үзүүлсэн зөв өө. За, үүний хүрээнд одоо ганцхан манайх түүхийд бэлтгэдэг, тэрийг гаргадаг улс байгаа. Тэдэн үйлдвэрүүд нь эргэлтийн болон хөрөнгө оруулалтын одоо дэмжлэггүй байсан энэ үйлдвэрүүд жоохон ам ороод одоо ингэ явж байгаа. Жишээ нь одоо энэ дээр байна л да. Эрх хүчин чадал одоо 400 тонноор одоо нэмэгдээд, сүлжих хүчин чадал нь өшөө нэмэгдээд. Тэгэхээр энэ болгон чинь түүхийн эд бэлтгэхэд биш, түүхийн эдийг нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход зориулагдсан ийм зээлүүд бас гарсан. Энэ бол гадагшаа гараагүй Монголын үйлдвэр эрхлэгч нарт очсон. Үйлдвэр эрхлэгч нар бол энэ дээр маш сэтгэл хангалуун байдаг. Энэ талаарх танилцуулгыг бас одоо хургуулах нь зүйтэй болов уу гэж ингэж бас бодож байна бидний хувьд. За, хүнсэн дээр бол 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орсон 1000 гаруй нэр төрлийн